Сайн байна уу? Намайг Чимбаяр гэдэг. За миний хувьд бол 2023 оны 2 сард Эрдэнэс Монгол компани зарласан сонгон шалгуулалтанд бол орсон байгаа. За сонгон шалгуулалт бол тестийн төрийн албан агчийн тестийн шалгалт болон ярилцсан гэсэн хоёр шалгууртай байсан. За тэгээд энэ хоёрын нийлбэр оноогоор зөвхөн нэгдүгээр байранд орсон хүмүүсийг бол ажлын байранд бол сонгон шалгаруулж авсан байгаа. За манай мэдээллийн технологийн нэгжийн хувьд бол за компани мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, програм хангамж системүүдийн хэвийн ээлгүй найдвартай ажиллагаа хангах чиглэлээр бол ажилладаг байгаа. За мөн нэгдлийн зохион байгуулалтанд орж ажилладаг охин болон хараад компаниудаа мэдээллийн технологийн чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг тусламж үзүүлэх чиглэлээр бол ингээд ажилладаг байгаа. За 2025 оны үед бол манай нэгжийн хувьд бол яг мэдээллийн аюулгүй байдал гэдэг хэштег бол яг гол болгон ингээд ажиллаж байгаа. За энэ ажлынхаа өрөөнд бол олон улсын менежментийн тогтолцооны ISO 27001 стандартыг бол хамжилттай нэвтрүүлсэн байгаа. За энд бол манай ISO 27001 стандартын сертификат байна. За бидний хувьд бол энэ бол анхдагч аудит шалгасан сертификат байгаа. Тэгээд одоо цаашдаа бид энэ ажлынхаа хүрээнд бол олон ажлуудыг хийхээр төлөвлөд ингээд ажиллаад явж байна. За манай компанийн хувьд бол шинэ бүтэц бүрэлдэхүүнээр байгуулагдсан компани. Мэдээж олон салбарт ажиллаж исэн хүмүүс, олон туршлагатай хүмүүс байдаг учраас хүн болгоноос ингээд шинээр сурж судлах зүйл маш их байдаг. Энэ нь бол надад бол маш таатай санагддаг. Тэгээд Эрдэнэс Монгол компанид ажиллаж байгаагаараа бол би бахархдаг. Тэгээд өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр бол өөрт байгаа бүхнээ одоо ингээд дайчилж ажиллахыг бол хичээдэг байгаа.